За фитнест явна гэдэг бол маш хэцүү ажил байт юм байна. Цус дэлгч шинээр авлаа. За хүний одоо цусндах азотын эсэл буюу нитрик оксидыг нэмэгдүүлснээр дасгалын эрчим нэмэгдэж ачаалдах чадвар төсөөр сайжирна. Мөн хажуугаар нь кофеин ёстой учраас баг зэрэг сэргэж илүү төвлөрөл нэмэгдэнэ. Ингэснээр илүү бэлтгэл үр дүнтэй болж энгийн үеэсээ илүү булчингаа илүү ачааллуулж тэрний илүү цаашдаа томрох процесст нэмэр болох юм байна. За баярлалаа. Ямар ч нэг тайлбарлуулчихаар бас нэг юу аваад юу хэрэглээд яах гэдэг байгаагаа ойлгохоор хэрэглээдээ урамтай байдаг тий. 10 ачаанд дропсет. Нотхимэн саруулталын сэлхмэнчээ хүрээч. Өглөөний мэнд 3. Өглөөний мэнд цаг авснаа. Манайга влогийн зочид боллоо. Японы блог үзэж байгаа хүмүүс өглөөний мэнд хүргэе. Хөөс мэн зэ гадаа. Өнөөдөр гадаа удаа онцгой хөтөн байна. За бүгд тэгээ зааланда бэлтгэл хийгээрэй. Хойш битээ суугаараа. 7 хоногийн 3 өдөр тогтмол тасгал хөдөлгөөн хийж байгаарай. Энэ цаашдын эрүүл мэнд чинь бас маш их чухал байдаг шүү. Өнөөдөртөө биш те. Ирээдүйд бас тасалж удаан жаргал яаж бодох юм тасгал хөдөлгөөнийг эрхэм зорилгоо болгоорой гэж бас зөвлөмөр байна.